За эрхэм сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн түмэн намраа болон айлтхан мэдчлээ. За 107 радио болон орон нутаг телевизээс та бүхэндээ эрхлэн хүргэдэг номын хавчууруу нэвтрүүлгийг хэлгээд бэлэн болсон байна. Бид бүхэн Өөл довгийн Бадарчин отгоо докторонтой хамтран та бүхэндээ бас эртний монголчууд эртний хотууд гэсэн номын агуулгыг хүргэсэн болвол энэ удаад бас уул номын агуулгыг хүргэж байгаа. За өмнөх удаагийн дугаар дээр бол ноён уулын тухай ярьсан байгаа тийм ээ. За ноён уул бол их Монгол улс гээд за манай Монгол улсын бол түүхэнд гарцаагүй ийм онцгой чухал ийм байр суурь эзлэх ийм олдвруудтай ийм гайхамшгуудыг бүрдүүлсэн ийм уул байна гэдэг талаар бид бүхэн бас зочинтойгоо хамт ярилцаж ингэж өнгөрүүлсэн байгаа. За өнөөдрийн сэдэв бол өгшөө тэгэхээр ноён хангаа уулын байгалийн зохис спорт газрын талаар ярина. За ноён хангаа уул гэдэг. Ар хангаа аймгийн хангаа сумын нутагт орших ноён хангаа уул нь байгалийн өрмөц тогтцтой бөгөөд нийт нутгийн ард иргэд төмөн эрт дээр үеэс шүтэж ирсэн баг. Энэ нутгийг 1998 онд улсын их хурлын 28 дахь тогтоолоор улсын тусгай хамгаалтанд авсан бөгөөд хангаа нурууны салбар улсын нэг бөгөөд баруун хойшоо хэвгээ байдлалтай бага хэмжээний мөх цастай хойд талаараа төмөн санд даш давг түүний салбар усаар хөрөлгцэн өрмөц тогтцтой үзэгсэнт хайрах юм. Боржин хад том өхөр чулуун хад асахтай бөгөөд асхан дороос ундрах 10 гаруй булаг шанттай. Эдгээр болгоод нь бол эмчилгээний шин чанартай бөгөөд ван сэмбрүү бэрэмиг өлчөр дэгд эрийн гомб цагаан төрөө алтан гагнуур арц дайл зэрэг эмийн урмал элбэг байхаас гадна тошлоо нэрс үхрийн нүд нохон хошуу зэрлэг сонгоноор баялаг ууланд хош бүхий шинсэн голлон тархан зэрлэг гахаа халиун бог боргоос байхаас гадна хаяа аргал угал зянгар ял хойлог ол таалтдаг байна. За тэгэхээр ховор ургамлууд бас байна тий. Өмнө нь бас сонсогч байгаагүй ч бас ургамлууд бас байдсан байна. За бан сэмбрүү гэдэг ургамал бол ихэвчлэн өндөр уулын бүсэд ургадаг тий хад асахтай хэсэгт ургадаг бол энэ дээр дурддагж байгаа баг ихэнх уул усан дээр бол бан сэмбрүү ургамал бол ихэвчлэн ургадаг гэдэг ийм мэдээлэл бол байна. Тэгэхээр бан сэмбрүү цэцгэн дээр би бас нэг ийм тодруулах зүйл хэлээд өгчэй гэж бодоод байгаа байхгүй юу шээ. Өмнө нь болохоор зэрэг ингэж яриад байгаа манайхан Яваа хулангойн шүлэг нөгөө ван сэмбрүү гэдэг нэг дуу байдаг шүү дээ. Тэр дуун дээр бол ээжигээ ингээд үүрээд очих юм бол нэгэн насны энэ хүүгийн буюу энэ төрсөн хүүхдийнх нь ач буйн хариуллагдаг гэж ингэж манай монголчууд бас ярьдаг. Энийг ч бас бодит утгаар хүмүүс бас нэлээд их олон бас хийж хэрэгжүүлж байгаа нь бас ингэж харагдчихэдэг. Тэгэхээр энэ ван сэмбрүү цэцэг гэж чухам ер нь ямар ургамал байдгийм бэ гэдэг талаар мэдээллийг хүргэе гэж ингэж бодоод байгаа. Тэгэхээр ван сэмбрүү цэцэг нь ихэвчлэн 3000 м-ээс дээш өндөрт уулын хад асханд хосоороо ургадаг 15 см-ээс 1 м хүртэлх өндөр бүдүү иштэй захаараа олон хурц шүдлэгтэй гонцгойвтер навчин шилбээ дагсан далавч үүсгэсэн дэлбгэр том цагаан дэлбэтэй цомирлогийн голдоо балчир хүүхдийн зулаа адил зөөлөн бүлээн хөрөн толгойтой ийм цэцэг байдаг юм байна. Тэгээд манайхан бол сүүлийн үед ван сэмбрүү цэцгийг бол ахын хэрэглээндээ ч юм уу тийм ээ ямар нэгэн эмийн хэрэглээнд нэвтрүүлэхтэй бол манайхан бас нөгөө уул усны их өндөрлөг хэсэгт байрладаг учраас их бэлэгшээж ингэж авдаг ийм тохиолдлууд их байдаг. Тэгэхээр энэ байдал маань бити алдагдаасаа гэдэг нэг ийм зүйл бас сануулж хэлэх нь зүйтэй байх гэж ингэж бодож байгаа. Хүмүүс бол яг ээжийнхээ ачийг хариулдаг, ээжтэйгээ очивол сайхан гэдэг ч юм уу. Яг ийм онгон дагшин газрын бас нэг ийм зарим зүйл дээр нэг том нөлөөтэй болох вэ гэдэг тийм айдас бол нэлээ их байдаг л да. Тий. Тэр нь манай уул өндөр харихтуудад маань жимс их ургадаг тий. Тошлоо, нэрс, үхрийнүүд, нохон хошуу гэдэг бас зэрлэг сонг их ургадаг. Тэгдэг. Жишээлбэл Хөвсгөд аймаг бол тэр чигээрэл жимсний үлгийн нутаг тий. За хинти байна. Ингээл
ерөөсөө ямар сайхан баялаг вэ те. Одоо бүр үнэхээр ингээл одоо 100 мөн чи аялна штэ те. Майхнаасаа гараал ингээл гарангуут л яг урдж юмсэн. Тэгээ ямар гоё. Нутгийн иргэд нөгөө ингээ чанамал хийцмэд те. Аюугаа ямттай. Тийм шүү дээ одоо бүр боловсруулаад урт хугацаанд идэх боломжтой ийм бүтээгдэхүүнүүд хийцэн байдаг. Тэгээ тэрийг намарн дараад өвөл гаргаж иддэг те. Тэгдэг яг үдээд ингээл гаргаж ирээ. За одоо өдийд тэр нэг үцээ задлана гэдэг шиг одоо тэрийг идэх бас сайхан шүү дээ тийм ээ. Одоо өглөөнийхөө цайн дээр өдөр одоо тэгэл гүм гоё та. Одоо баг амтагч шүү дээ. Тэгэхээр л манай Монгол ер нь их үнэхээр сайхан байгаль баялаг тий ямар агуу вэ тэр үнэхээр л органик тийм жимсийг идж байгаа шүү дээ тий. Одоо би тэр нэрсийг бол ингээл Хөвсгөл аймаг руу явдаг 1 жил бол бүр ингээд уруула хөхөртөл идсэн шүү дээ. Бүр ингээд үнэхээр одоо ингэж тэр бол тодорхой хэмжээний дархлаа тий их олон зүйл яасан л баг зүгээр түүхэн байг гэхэд тэгж өөрийгөө гоё цэвэр агаарт тэгээ жимс түүнгээ тэгж бас явах чих сайхан юм билээ шүү дээ. Жимс идэнгээ тэгж аялах их гоё л та. Тэгээ манай жимсүүд ер нь Монголын жимс их амттай гэдэг тий. Тэгдэг содон гэж бүр амтны тийм содон. Өнөр нь хүртэл шал өргөдөг тий. Ургасан байгаа нь ямар гоё үзэсгэлэнтэй харагддаг билээ тий. Ялангуяа тэр бороо орсны дараа ч юм уу тий. Тэр нэг нар гарах тэр зурвсхан агшин тарагч байгаа байдал өглөө босох тэр шүүдэр тий. Тэр их сайхан ховор ургамлууд тэр их сайхан цэцэг навчин дээр тэр шүүдэр унсан байгаа энэ тэр бол үнэхээр одоо нэг тийм үлгэрийн гэмээр тийм гоё мэдрэмжүүдийг төрүүлдэг тий. Тэгээд тэр ч одоо бүгд одоо эмчилгээний шин чанартай бүтээгдэхүүнүүд болчиход байгаа шүү дээ. Бүгд агуулж байгаа шүү дээ тий. Одоо жишээлбэл нэрс гэхтэл хүнийг дархлааг бол гойд дэмжиж гин гэж шүү дээ. Тий. Одоо тэгтээ яг нэг байгалийн ийм органик одоо жимс учраас жоохон зах зээлд нийлүүлэгдэж зарагдах байдал нь тодорхой хэмжээ жоохон үнэтэй юм шиг байгаа. 1 килограмм нь 100 мянга гэдэг ч юм уу. Одоогийн зах зээлийн ханшаар. Уг нь болдог бол өөрсдөө аялангаа одоо өвлийнхөө энэ хэрэгцээ энтрийг уг нь бүрдүүлж авдаг өвлих гоё л доо тий. Тэгтээ байгаль экологидо их дэлхийд ээлтэй байдлаар шүү дээ тийм ээ. Тэгэл одоо нэг зэрлэг сонгоноор хийсэн хоол хүртэл их гоё амттай. Ер нь их хүний эрүүл мэндэд их тусдал хийдэг. Одоо Улаанбаатар хот гэхгүйгээр би бүр одоо энэ Улаанбаатар хотоос ч одоо 1700 за 1800 км-ийн алсад байдаг. Тэгээд тэр цам гаруй уулынхаа өврөөс би 1 жил явж байгаа зүгээр сонирхоод нэг сонгины ийм буурцхүүд өгдөө шүү дээ. Дээрээ цагаан үрээ хадгалдаг. Тийм буурцхүүдийг зүгээр цүнхэндээ аваа хийцэн баггүй нэг хэдийг тасалж аваад тэр чинь үсээ илбэг байдэн шүү дээ. Ингээл хадасан дуу нэг. Тэгээ авчирээд энэ хашааныхаа нэг хэсэг дээр цацсан баггүй юу. Тэгсэн чи одоо манай хашаа тэр чигээрээ сонгон болсон. Гоё ургаж байгаа зү. Тийм тэгээд одоо би 100 мунд ингээд даршгийгээ бэлтцээ одоо манайх бол үйлд бол сонгон ерөөсөө нэмэлтээр авдаг. Тэгээд зундаа бол яг гараал гоё шинхэн сонгоныг хайчилж аваад хоол хийгээ тэр одоо жишээлбэл тэр сонгоны ааг амт гэж нэрээ үнэхээр гоё. Сайхалтай. Манай Монголын энэ байгалийн хүртэл их унган төрхөөр байгаа. Одоо энийг л жоохон хайрлж хамгаалвал та. Тэгээ угсаа хайрлаж хамгаалах гэдэг ийм том үзэл бид бүгдэд одоо байж тэгжээж бид нар одоо нөгөө байгаль их дэлхийд ойрхон тийм ээ энэ сайхан онгон зэрлэг байгалаа бас эзэмшсэн энэ чигээрээ байх гол мөн чанар л болох юм шүү дээ тийм ээ. Чи одоо энэ саний дурддагддаг хайрханд бол одоо зэрлэг халуун борг өрөөс байгаа. Бас аргалан унгалцгээл. Ер нь дэлхийд товарцсан л амтд одоо энэ байна гэхээр үнэхээр гахалтай. Одоо яг бэлчээрэлж явж байгаа Монгол алтад ч юм уу одоо энэ сайхан өндөр хайрхтад одоо бэлчээрлж явж байгаа тэр аргал угалц за тэгэл тэр янгэр ямаа те тэрийг харах бол одоо үнэхээр одоо монгол хүний сэтгэл бол хөдлөхгүй байхын аргагүй шүү дээ. Байгаль бол одоо ингээд цэнэгээ байнга өгчдөг те. Үнэхээр ямар тийм айхтар сүрлэг амтэн байдаг юм бэ гэж бишрэхээр. Тэгэл би энэ тэнд явж байхад одоо зөвхөн тэхийн зогсоол гэл нэг газар байхгүй. Энэ тэнд зөндөл байна шүү дээ. Одоо янгэр байгаа газар. Яг ингээл тэр тэхийн зогсоол энэ одоо нэг зогсоо шүү дээ гэл ингээл хэлэхээр ингээл харахад үнэхээр тийм сүрдмээр тийм одоо оргил дээр
үнэхээр одоо тийм ян одоо сардгийн нэгэн ирмэг дээр л одоо ян гэрчин эцсийн амьсгалаа одоо хураахт хүртлээ зогсд юм билээ шүү дээ. Ер нь тэр бас их сонин тийм зөм бэлэг тийм ээ. Янгэр ямааны хувьд байгалаа хайрлах л одоо тийм хогтгом ахалт тий. Тий одоо янгэр ямаа бол бүр ингээд тэн дээр чи яг өөрөө гарч ирээ зогсчдөг нь би бас ингээд амьдралаараа ингээд харсан амьдралдаа харсан үнэхээр ингээд зогсчд юм бил. Тэгээ хэдэн хоног ч хамаагүй зогсдөг тэн дээрээ гайхалт тий. Тэгээ нэг өглөө босоод харах ч юм уу байхгүй болсон байдаг. Тэн дээр нэг тороогоол харагдаад байдаг тий. Амтан байгаль их хүн гур бол нэг байгаль их хүн холбоотой байгаа тий. Тий. Ерөөсөө л энэ харагдал. Одоо ч энэ бор гөрөөс энэ аргал угаалцч юм л одоо энэ эртний энэ хадны сүг зураг оршуулгын зан үйлээс их дүрслэн их гардаг. Тэгэхээр л монголчууд энэ эрт дээрээс өсвөлээд энэ гөрөөс аргал ангирыг бол их шүтдэг байсан юм болоо даа л гэсэн бодол төрдөг шүү дээ. Тэгдэг тий. Одоо ингээл их сонин юмнууд байдаг л да. Одоо дээр манай нэг сэтгүүлч ах асууж ирсэн л да. Гасан чи нэг оронг гэд юмыг мэдхүүгээд. Тэгсэн чи энэ эрт цагт манай одоо Монгол нутагт ийм оронг гэдэг амтан амьдарч ирсэн байгаа байхгүй юу? Ямааны төрлийн. Тэгээд одоо бол байхгүй гэж. Дэлхийн улаан номонд бичигдсэн. Тэгсэн хэрнээ дэлхийн хаанч байхгүй болцсон. Тэгэхээр тэр амтан байсан гэдэг баталгааг бид нэр юугаар хардаг вэ гэхээр одоо манайхаа ингээл та одоо сая бидний дараагийн одоо ярих сэдв болвол дараад ярих сэдв болвол ийм оршуулгын зан үйлтэй яриануудыг ярина тийм ээ. Тэгээ сая бол та нэг дурдсан дээр бас нэмж хэлэхэд тэр оронг гэдэг амтны ивэр нь манад байдаг. Манайхан дунд байдаг байхгүй. Тэгээд тэрийг яаж хэрэгэлдэг гэхээр манайхаа одоо ингээд газар усандаа их бэлгшээлтэй ханддаг шүү дээ монголчууд. Тэр ингээд газар зурж тэмдэглэх одоо өршөөл гуйх тийм ээ. Янз бүрийн хүнийг одоо тавихтаа газрыг ингээд тэмдэглэж авдаг. Ийм зүйл дээр одоо хэрэгэлдэг. Тэгээ тэр амтныг би одоо тэр сэтгүүлч ах асуунгууд нь ингээд Википедиа руу ороод энэ оронг гэж одоо ямар амтан байсан юм бэ гэдээ ингээд шалгаад үзлээ л дээ. Тэгсэн чинь арай өөрөөр нэрлж илээ. Тэгэнгუთ тэр амтан бол унтахтаа одоо ингээд амрын штэ тий. Амрахтаа иврээ газар руу ингээд шааж амардаг. Тэгж амардаг тийм амтан байсан мэлээ л дээ. Тийм болохоор ийм газар усын лусын одоо ийм даруулга болдог гэж үздэг байсан. Одоо харамсалтайгаар тэр амтан манай дэлхий дээр бол байхгүй болсон байгаа байхгүй. Монгол оронд бол амьдарч ирсэн гэдэг нь бол одоо өнөөдөр малчин айлынд очиход тийм оронгийн ивэр байж идэг. Манайхан ч одоо шинэ буйранд буулаа. Буйран дээр буухынхаа өмнө бас газар усаа аргадаж тодорхой тэмдэглэгээ янз бүр юм хийж буудаг штэ тийм ээ. Нэг зурж барьж ингэж буудаг. Тэгэхээр тэр тэмдэглэгээ хийдэг тэр ивэр нь одоо малчт дунд байдаг. Тэр амтнд байхгүй болсон баг. Ийм сонир тохиолдлууд бас байна. Тэгэхээр хамсаа тий. Одоо олон амтд л одоо байхгүй болоод араас ирнэ орох гээд байна. Одоо ч мазаалаа. Тий. Бас харсмар тий. Тий. Одоо би сая тэр нэг та бор гөрөөсгээ ярьлаа шүү дээ. Энэ гөрөөсгээд ярьлаа шүү дээ. Би одоо бүр тэр гөрөөсийн тэр сүргийн тэр амьдралыг би одоо Дашторгоо нэг зохиолыг уншиж байгаа, ном уншиж байгаа. Тэгээ тэн дээрээс л би бүр үнэхээр гайхамшигтай амт юм байна. Яаж тэр хүмүүс тэр гөрөөс гэдэг амтнд те их тийм одоо хайртай ханддаг байсан те. Одоо тэр чинь экологийн менежер гэж шүү дээ. Говийн хөрсний менежер гэж шүү дээ тэр. Гөрөөс ч одоо тэгтэл хурдан буутай болцсон, хурдан одоо машинтай болцсон. Ингээл одоо тэр их хуйлэрч байгаа те. Айхтар хуйлэрд юм билээ шүү дээ. Зүгээр ингээл зүгээр ингэж идэг те. Тэгээ одоо тийм юм бас байхгүй болцсон байгаа нь үнэхээр бас жоохон хэцүү л одоо санагч байгаа. Зохиол дээрээс л олж уншихаар болж байгаа байхгүй бид нар яг үүндээ бол. Энэ олон амтныг л одоо нэг номноос л одоо харахаар болчиход байгаа юм да. Тий, ном дээрээс иймэрхүү амтан байсан болов уу гээл тий. Одоо бид нар бол яг хав зах зуухаас нь мэддэг болж байна тий, мэдж байгаа тий. Одоо үр хөвгтүүд бол юу ч мэдэхгүй шүү дээ. Одоо халуун боогол одоо бараг байхгүй болж байна. Аргал угал зэн дуусж байна. За ёл хойлог гээл ер нь л одоо дуусах тийш хандж байгаа. Тэгэхээр их харамсмар тий. Тий, одоо хойлгийн мах ч юм уу энэ төр бол хүний биед их сайн гэдэг утгаараа хүмүүс их айхтар аваад нөгөө агнаад хэргэлцдэг тий. Тэгэл эн чинь нөгөө нэг дахиад экологийн нөгөө нэг нөхөн сэргээлт гэдэг юм байхгүй болчихж байгаа байхгүй. Үржилд орохгүй болчихно, тоо толгой нь байхгүй болчихно. Эсвэл нөгөө хүүсийн давангаа байдал нь бий болчдөг ч юм уу тий. Ингээл ирээсээ одоо уст мөхөл рүү л ингээл улам ойртоод байна л да.
Тэгэл одоо энэ бэрэмиг өлчир дэгд эрээн гом цагаан төрүүгээл энэ ургамлууд ч одоо бараг ер нь бас байхгүй болж. Тэгэхээр жөр нь жоохон харамсмар те. Харамсмар. Үнэхээр бас хэцүү л дээ. За ингээд дараагийнхаа сэдв рүү оръё. Отхон тэнгэр хайрхаа бол төрийн тахлагт бол байгаа. Завхан аймгийн Отхон Алдархан сумын нутагт орших Хангаан нурууны ноён оргил Отхон тэнгэр уул далайн түвшинстэйс 4021 м өндөрт өргөцсөн бөгөөд монголчууд эрт дээр үес очирван хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн ариун газар бөгөөд төрийн тахлагтай бол юм. 1779 оноос дахиж ирсэн бөгөөд 1930 он гэхэд тахлагыг зогсоосон байна. 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаас сэргээж Отхон тэнгэр уулын төрийн тахлагыг 4 жил тутам үлдэж байхаар болсон баг. Албан ёсоор 1818 онд дархалж байсан түүхтэй бөгөөд 1990 онд улсын баах хурлын тогтоолоор Отхон тэнгэр уулын дархан цаацд газрыг байгуулж ойр орчмын нутаг дэвсгэр нутаг нь мөслөгөө үеэс бүрэлдэн тогтсон хатуулагч чанартай улсаас бол одоо бүрдэж байгаа. Отхон тэнгэр. Мөлийсэн оройнууд болон олон тооны нуур цөмөр эртний мөсөн голуудын шинжийг агуулдаг бөгөөд их хэмжээний хур тунц ундаг нь эндээс их авдаг олон голууд их ундагын үүсвэрл болж байгаа. Тухайлбал их баг богдын гол, аршаан гол, өөр богдын гол бөгөөд эдгээр голууд нь бол завхан голд бол цутгадаг. Мөн сүнсэн галтуулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өрмөц сан тогтцсон нуурууд бол цөөнгө байдаг. Тэдгээрийн нэг нь бол одоо Бадар хондоо нуур бөгөөд 300 харьцан 400 м-ийн хэмжээтэй байна. Отхон тэнгэр уулын доод оргил нь бол далайн түвшинстэйш 3000 м өндөрт өргөцсөн бөгөөд очирван бурхны дахлын аяг гэдэг. Тэрээр ойр орчмын бүх томоохон голуудын их нь бол болдог баг. Уур амьсгал нь бол хатуу ширүүн чиглэг бөгөөд жилийн 4 үйлрэлт хүүдэн сэрүүн цастай байдаг нь чулуурхаг мөнгө цэвдэгт хөрс нэлээд тархсан намхавтар улсаар бол бор шорон хөрстэй баг. Өндөр уулын бүсийн бараг бүх амьтны төлөөлөл бол энд бол байдаг бөгөөд ургамлын аймаг нь бол тал хээрийн, ойд хээрийн өндөр уулын бүсийн ургамлаас бол бүрдэж байгаа. 164 үйл зүйлийн ургамалтай нэг ховор нөмрөгт банцдоо, хонин арц, үхэр дэгд, өлчир дэгд, байгаль, банцдоо, эмийн бамба, сибир, алтан хундаг, ягаан цайн, атсан ажхан, цагаан дэгд, ямаан сэрдэг, мөлхөө бургас зэрэг олон ховор найд ургамал эмийн ургамал болоод ургадаг байна. Очирван хайрхан, Отхон тэнгэр хайрхан гээл тэгэхээр Монголын дээр хоёлоо бас дурдж ирсэн те их газар үүсэх. Ихлэл дэлхийд анх их газар үүсгэхэд Отхон тэнгэр анх одоо байсан байна гэж ингэж ороглон одоо үзүүрнэх юм одоо тий анх гарч ирэл тэгэл их газар үссэн байна гэдэг юм байдаг тий. Энэ цагдуржийн баудурж нэг гайхалтай одоо манайхан дунд дуулагддаг л дуул да. Тэр очирван уулын цагаан үед орчлонд намайг дагаж нүдэг. Мөнхийн ногоон арцсан хүртэл мөр замыг минь хүчиж ургадаг. Мөнгөлөг тэр уулын бурхан мөрөн дээр минь цацарж явдаг. Орчлонд ийм нэг сайхан хангаа бий, сэтгэлд ийм нэг сайхан уул бий гэд. Ер нь энэ очирван хайрхантай холбоотой за ялангуяа одоо завхан гол гэл ингээл ярьдаг тийм ээ. Завхан гэл бид бүхэн бас нөгөө харьяа нутаг дэвсгэрийнх нь аймгаар ингээл нэрлээл ингээл ярьдаг. Энэ очирван уулын цагаан үйл орчлонд намайг дагаж нүдэг. Мөнхийн цагаан арцсан хүртэл мөр замыг минь хүчиж ургадаг. Мөнгөлөг тэр уулын бурхан мөрөн дээр минь цацарч явдаг гэл энэ үнэхээр нэг тийм сонин шүү те. Одоо энэ яруу найрагчдын сэтгэл зүрх тэр уул хангаатан төрсэн тэр хүний бодол те. Гэхдээ үнэхээр нэрээ бас их сонин. Одоо энэ хүний авьяас бэлэг хүртэл авьяас бэлэгдлийн өгөгдлийн энерги хүртэл нутаг өстэй холбоотой байдгаа гэж би сонсч л байсан юм л да. Тэгэхээр энэ бүх зүйл ингээл мөнхийн уялдаа та тийм ээ. Тийм үнэ л дээ. Үнэн тий. Үнэхээр одоо ийм эд шидлэг ийм одоо хайрхан. Ер нь манай Монголын яруу найргийн онцлог гэж байгаа байхгүй. Ерсэл имийг дандаа илэрхийлдэг. Яг л очоо үзсэн юм шиг. Үнэхээр тийм одоо байдаг тий. Одоо энэ жишээлбэл завхан гол гэж Лут баяргаа шүлгийг бичижсэн байгаа юм л да энэ одоо. Үнэхээр одоо энэ дууг мэдхгүй хүн бол байхгүй шүү дээ. Завхан гол гэдэг дууг тийм ээ. Тэгэл өрмөн шаргалыг хормоодсон өмнийн нарыг түнэлсэн гэж байгаа. Хадаг яндар завхан гол хаа хөрхөр тэмүүлнэ вэ? Завхан гол эсний нүүдэл шиг чимээгүй. Завхан гол анир үргээ жадуу төргэлнэ гэж. Хөлчүү зэрэглээ сандайлсан хөлөрсөн манхныг сэрвцүүлсэн.
хатан тунгалаг завхан гол халахын нутгаар ороолоо. Зовлон жаргалаар мэлмэрсэн зорглын нүд шиг усгүйсэн мөрөнгийн интэй завхан гол мөнхийн усыг орлоно. Энэ одоо зүгээр сонсоход хүртэл ингээд нэг ийм сэтгэл сэргэмээр те тэр байгаль дэлхийд нь очсон юм шиг тийм мэдрэмж төрмөр ийм одоо гайхалтай ингэж одоо бичиж штэ тийм ээ. Хэрн санаа яруу найраг бол юм л гайхалтай л те. Яг л тэр үнэхээр нэрээ. Газар усыг бол яг л тод томроо дүрсэл сайт. Уран зураг гэсэн тийм байдаг шин. Тийм шүү дээ. Яг л уран зургийн юу шиг те. Уран зураг бол бас л ялгааг. Дэлхийд бол бас л их өөрмөц. Монгол уран зураг бол ер нь дэлхийн бусад уран зураг шал өөр байдаг шүү дээ. Тэгдэг үнэн л дээ. Эдгээр би зураг зурдггүй ч гэсэн зүгээр сонирхчийн төвшөнд ингээд харахаар арай өөр байдаг. Мэддэгдээ шүү. Тэг үнэн. Одоо манайхаа одоо энэ нэг бурхан шишинтэй л холбогдож бас яригдах хэрэг гарч магадгүй. Ягагтгүй л одоо манайд ч бурхан шишин орж ирээд нэлээ олон жил болцсон шүү дээ. Тэгэл энэ бурхан шишний дотор чинь тэр урлах ухаан гэж нэг ухаан бай. Тэгээ одоо гүн ухаан, урлах ухаан, дуу ухаан гэх мэт ингээд 5 янз аяр савд багтаж байгаа шүү дээ. Тэгээд энэ урлах ухаан дотор бол яалчгүй одоо тэр Монгол зургийн тэр элементүүд орж ирж байна. Одоо бурхныг бол тгийн аргаар бүтээдэг те. Монгол зургийг бас ийм аргаар бүтээж байна. Тэгээ манайхын ярина. Манай энэ уран бүтээлч чинь бас их тэнгэрлэг сайхан одоо хүмүүс юм. Дээрээс нь тэр бүтээлийнхаа тухай ярих. Тэр бүтээлдээ тийм онсон үг хэллэг олж одоо эндээ илрүүлэх гэдэг ичшид юм да. Манайхан ч одоо Монгол зургийг бол за энийг одоо зураг зурсан байна гэж ярихгүй шүү дээ тийм ээ. Биерийн торгон үзүүрээр бүтээлээ гэж. Одоо тэр биерийн торгон үзүүр энтер гэдэг бол бас л торгон биз. Одоо ийм илэрхийлэлтэй, ийм тансаг одоо сэтгэлгээтэй, ийм одоо хүмүүс шүү дээ Монгол хүмүүс чинь тий. Дээрэс нь энэ сайхан энэ сардаг уул ус байна тий. Ийм сайхан газар нутагт төрсэн хүмүүс чинь тийм торгон одоо ая их шиг айзам яруу сэтгэлгээтэй ч байлгүй яах вэ дээч гэж бодож бас зарим үед ингэж онгирмаар. Тий одоо өмнөх дугаарч гэсэн ярьж байсан шүү дээ. Хүний ер нь хамгийн дээд хэлбэр бол хийс сүрлэл гэж. Одоо хийс сүрлэл бол Монголд их хөгжсөн баг. Тэр нь бол одоо маш олон зүйл дээр илэрхийлж гарч байгаа тийм. Яруу найраг дээр ярьж гарч чинь, уран зураг дээр ярьж гардаг. Яг үнэ. Одоо үлгэр туйлс дээр хүртэл одоо бүр сонин шүү дээ. Одоо тэр үлгэр туйлсыг бол Монгол хүн бол уншаад ойлгож байгаа тий. Гадаад хүн энэ төр яах юм бол ойлгохгүй шүү тий. Тийм чи одоо нэг тайхар чулуу гэл домгон хүртэл сан тий. Тий. Тэгэхээр манайх бол юм тэгээд энэ хийс сүрлэл бол энэ үлгэр домгонд хүртэл гарч байгаа. Тэгээд тэр зурган дээр хүртэл гарч байгаа. Одоо тэр оршуулгын зан үйлээс олдож байгаа олдврууд дээр хүртэл одоо гарч байгаа. Одоо луу гэдэг бэлэгдлийн ч одоо Монгол болчиход байгаа юм л. Тэгээд судалгаа үзээр. Энэ ч яг одоо дараагийн нэвтрүүлэгт илүү дэлгэнгүй ярих учраас тий түр нээлттэй ярих тий. За тэгээ. Тэгээд энэ отон тэнгэр сургадаг энэ шинс мод нь бол их далайн түвшинс дэш 2600 м өндөрт бол ургадаг. Бас нэг 2600 м дэш өндөрт ургадаг. За хаг гэхт чинь л одоо далайн түвшинс дэш 3000 м өндөрт ургадаг. Гэл үзэгт гайхалтай байна тий. Одоо ингээд бодъё л да. Гүди ийм сонин өвөрмөц тий. Одоо далайн түвшнээс дэш чинь хичнээн метр аслагдаад байгаа юм тий. Тэгээ тийм өндөрт. Тэгээ тэр чи одоо энэ уул хайрхтын сүр бараан дунд л одоо орсож байгаа шүү дээ тий. Тэнд одоо ямар бороо орж байгаа бол тий. Ямар нарны тусгал хэдий үед нь яад тусж байгаа бол тий. Үнэхээр одоо их өвөрмөц. Тэгэхээр эн чин эмчилгээний зориулалттай байхаас ч одоо яах вэ тий. Энэ ургамлууд нь. Тэгээ тэнд эдэж байгаа мал сүргүүд нь хүртэл шимтэж тий. Урамлаг эдэж байгаа юм чинь тэр сууг гарцсан махан ч гэсэн их шимтэж яллаа. Тэгээ хүний биедээ үр өгөж төөч байлгүй яах вэ гэл ингээл бодно тий. Үнэхээр одоо ингээл очирван хайрх ингээл ярихаар их олон одоо сайхан зүйлүүдийг ярьж боломоор байдаг тийм ээ. Уул устаа нь холбож, ургамал ногоотоо нь холбож, за хүн зонтоо нь холбож ингэж бодмоор байдаг. Дорны одоо хярам наригч бигзэн явуу холон бас л энэ уул усны ийм хүн те. Тэр одоо ви хаан төрөвөө. Тэр тэхийн зөксөөл гэл ингээл одоо бүтээлүүдийг харахад хүртэл те
тэр хүний айзам яруу бол үнэхээр одоо гайхамшигт гайхалтай байдаг тий. Одоо тэр миний нэг сүнс сонсож ирсэн нэг зүйл байна. Бадар ундаг гэдэг тий. Одоо тэр бол тэр одоо их хайрхны тэр одоо ингэр бэлдэн цэлэлцэж байгаа шүү дээ тэр уул усан тэр нугар тий. Тэгээ Бадар ундаг нуур нь бол одоо сүнцэн галтуулын тогоонд эртний мөсөн голоос үүссэн өрмөц сайн тогтцсон нуур гэл одоо тэр нэг амьдралын нэг мөн чанарыг таниулах юм шиг ингээл мэлтэлцээл тий. Галтуулын тогоонд л байгаа юм л да. Галтуулын тогоон тий. Тэгээ бас их өрмөс сонин тогтцсон шүү дээ тэр тэр хэдэн сая жилийн өмнө тий үүссэн зүйл байгаа. Тэгэхээр л энэ Монголд байгаа энэ уул ус бол хайрхтууд бол ер нь их гайхалтай тий. Үнэхээр одоо тэг хэлэх үг болдохгүй юм да одоо тэгээд хэцүү. Одоо нөгөө отхон тэнгэр хайрхан гэл ингээл ярьж байгаа дээр ерөөсө хувилгад хутгтын уул ус гэдгийг бол бид нэр мартаж ярьж ерөөсө болохгүй тийм ээ. Ерөөсө сум болгонд нь тэгээд сум болгонд нь сумынхын газар нутгийн тодорхой нэг хэмжээнд нь л хувилгаан хутгтын буур бууц байж гин хүй цогөлсөн газар байж гин гэж бодохоор бас сонин штэ. Гайхалтай. Тийм ч учраас одоо тэгэл очир мааны. Тий одоо бурхнаараа шүлшиглэж хамгаалагдсан энэ одоо бурхан бол монголчуудын өрх гэр айл гэрийн ажимдэрлын одоо үнэн бат байх одоо энэ сайхан зүйлүүдийг бол одоо өөд нь өргөж явдаг ийм одоо хайрхаан гэж бид нар одоо ярьдаг тийм ээ. Тэгээ энэ нь ч одоо их үнэн байх гэж одоо бид нар бол одоо биширч ингэж хүндэтгэж явдаг. Хоёрдугаарт би нэг сонссон сонин зүйлээ бас тантай хуваалцъя гэж бодлоо л да бас сонсогчтойгоо. Би Завхан аймгийн Төвдөвтэй суманд явж исэн чинь ойгон нуур гэж байдаг юм байна. За тэр одоо нэг бид нар бас дуулаад байдаг тэр нэг хонгийн далтай нуура гэдэг штэ тэр хонт нуур нь бас тэрнийхээ наан байж байдаг. Тэр ойгон нууран дээр гадаадын эрдэмтэд ирж одоо шинжилгээ судалгааны ажил хийсэн байна. Тэгээ ойгон нуурын тэр дотор нь шинжилгээ хийсэн чинь тийм 90 бусын туяа байсан гинэ. Ойгон нуур дотор нь. Тэгээ тэр туяаг нь ингээд хараад ингээд шинжилгээ хийсэн чинь ерөөсөө дэлхийн хаанч байхгүй. Бүр тэгж хэлсэн шүү. Бүр дэлхийн хаанч байхгүй. Одоо хүний энэ бид нар нэг ашигтай бактери гэдэг нэг юм яриад байдаг үлчтэй сүүлийн үед. Тий. Тэр бактерийг агуулсан маш одоо хүний биед сайн ийм онцгой чухал бүтээгдэхүүн тэр ойгон нуураас алдсан байна. Одоо тэрийг тэгээд хамгаалтанд авчлаа шүү дээ. Хамгаалтанд авахгүй бол болохгүйгээд дэлхийд яалтчгүй одоо тэр мэдгүй тэр олон жилийн дунджаар тэр дэлхий чинь бас ингэж хүнээ ангах тий хүнийхээ энэ бие физиологийн хэрэгцээг хангах ийм одоо зүйлүүдийг үйлдвэрлэх байгаль чи өөрөө ингэж бий болгож идэг юм байна л да. Тэгтэл тэр их олон жилийн одоо тэр дунджаар л ийм юм үүссэн байгаа байхгүй. Тийм ер нь утганд ингээд хайрхан чи өөрөө сүнцэн галтуулын тогоонд эртний мөсөн голууд нь бол ингээд тогтцсон нуурууд их олон байгаа байхгүй. Тэр утгаараа юм байж болох юм тий. Тэгээд тэр иргэн тойр ингээл харсан ч гэсэн тий отхон тэнгэр хайрхны тойрон хүрээлэл ингээл харсан. Үнэхээр нэг тийм уул усны их орон гэж. Тий хаашаа л харна далаа мэт. Зүгээр баян цэлэлцэж штэ тийм дээ тэгэл. Одоо тэр чин хунт нуур. Тэгэл наашаа яг хунт нуурынхаа наадтал дээр одоо би Завхан аймгийн Төвдөвтэй сумыг ингээл бодоод үзэхэд яг наадтал дээр нь дэлүү хутгтын төрсөн нутаг гэл. Одоо төрсөн буйр нэгэл. Ингээл бүх юм ийм их уялдаа холбоотой. Үнэхээр одоо ингээл отхон тэнгэр хайрхныг зорьсон, отхон тэнгэр хайрханд одоо сүжгэлсэн, сүсгэлсэн энэ зам мөрөөр явхад бол өчнөн олон сайхан зүйлийг бас яг хүн болохын заяандаа бол их олон сайхан энергийг өөртөө шингээж олон зүйлийг бас мэдлэг болгож авна л да. Аршаа ургамал уснаас нь бас хүртэн тийм ээ хэрэглэн гэл ингээд. Тэр утгаараа энэ отхон тэнгэр хайрхныг бол одоо их тайлхын аваа буюу төрийн аваа байгаа юм л да. Энэ авааг бол одоо 4 жилд нэг удаа тагтаг бөгөөд төрийн аваанаас хойш цуурсан жижиг аваанууд нь бас байдаг бөгөөд даян хэмэх мөргөлчтэй өргөдөг газар бол бас байгаа. Хэд хэдэн аваатай дээр далайн түвшнээс дэш 2908 м өндөрт өргөгдсөн 2 оройтой нуруу байх. Цагаан хөх
хэмээх хоёр нуурын хооронд оршдог. Мөн Улаастай хотоос 50 км алс ба энэ уул руу өсөхөд 1.5 цаг явган явж хүрдэг баг. Хөх нуур нь бол Отгон тэнгэрийн дархан цаацлах газрын хамгийн том нуур баг. Далайн түвшнээс дээш 2455 м өндөрт оршдог бөгөөд мөслөгийн гаралтай бөгөөд урт нь бол одоо 5.5 км, өргөн 3.5 км бол байна. Тэгэхээр л ер нь анх дэлхийн анх үүссэн гэдэг нь л эндээс батлагдчихж байгаа тийм. Мөслөгийн гаралтай гэж байгаа. Баримтууд нь одоо ингээд тодорхой хэлж өгч шүү дээ тий. Тэгээд отгоны амралт хэмээх 13-аас 55 хэмээн халуунтай 50 орчим аршаан байдаг. Хасар халуун байгаас тийм 13-аас 55 аршаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь одоо 16 дахь зууны үеэс одоо мэдсэн баг. Улаастай хотоос 85 км-д орчим алслагдсан байдаг энэ аршаанууд нь болоод. Отгон тэнгэр уулын хойд зүгт талаан түвшнээс дээш 3643 м өндөрт өргөгдсөн хүн бараг хурч очиагүй нэгэн уул байдаг. Түүнийг баг богод уул буюу баг отгон тэнгэр гэдэг. За. Бөгөөд аргал янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхаа сайн цагийн бурхтыг хамгаалагч уул хэмээн бэлгшиг үздэг байна. Хангаан нуур нь бол одоо Монгол орны төв хэсэгт 3 тэрбум жилийн тэртээ явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуурнаас бусад Монголын газар нутагт бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох номхон далай залгаас бүхий гүйхэн болж асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болог өргөгцөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж хуурай газар бол бий болсон гэдэг. Тэгэхээр энэ Отгон тэнгэр хайрах юм бол одоо 3000 тэрбум жилийн тэртэл одоо ингээл өссөн. Зүгээр одоо очих битгий хэл зүгээр ингээл зураг хөргнөөс харах. За тэгээд ингээд тэр гигэн дүрийг нь одоо ингээд нэг хүн талдаж харах энэ төдийд л хүнд бол их олон зүйлийг бодогдуулдаг тийм ээ. Ийм одоо сайхан хайрхаа. Одоо таны номон дээр байгаа энэ зурган дээр зурагчин Отгон сумын нутагт байдаг тийм. Отгон сумын нутгийн байдаг бас л их тийм сүрлэг тийм хөшөө шүү дээ тий. Гоё зураг. Их гоё тийм гоё хөшөө бас сүндэрлэн байдаг. Энэ бол одоо тэгээд та хаашаа зорих гэж байна тий. Энд нэг ийм одоо цэг биш шүү гэдгийг бол хүн бүхэнд одоо их тодорхой илэрхийлсэн ийм гоё одоо бүтээл юм даа гэж ингэж хардаг шүү дээ. Одоо энэ очирван бурхныг одоо дүрсэлсэн энэ одоо баримтлан ийм бүтээлийг харахаар жишээ нь одоо хойд бүсэн далай, Атлантын далай, Нэтгийн далайнуудыг бол 200 сая жил хүрхтэй үгүйтэй үүссэн байна. Гямлаа нуруу бол одоо 30 сая жилийн өмнө үүссэн бий болсныг бол үзвэл Хангаан нурууны ноён оргил Отгон тэнгэр богд очирван ертөнцийн уулын анхдагч уул мөн. Халах Монголыг даасан бурхныг очирван хэмээн гэж одоо үздэг байна. Дэлхийн анх галуу юулсан усан талаагаар бүрхэгдсэн байхад 3 тэрбум жилийн өмнө Отгон тэнгэр оргил усан доороос цухилснаар Монголд анх их газар үүснийг хаадын сан цувралын Чингис хааны бодит түүхч актемч энэ ис жамц хээ намсраанаар бол дурдж баталгааж болсон байна. Отгон тэнгэр хэмээх нэр нь Түрэг Монгол хэлний дундих гэгдэх отхон буюу галын хаан голомт сахигч Монгол хэлний эртний үгийн санд итүүхэн буюу анхны их газар хэмээн унган Монгол үг байх. Итүүхэн гэлээд ч тийм ээ. Тэг. Тэр чинь бол анхны их газар гэсэн утгатай. Санийн түүхтэй санийн одоо ийм газар байдаг. Дээрээс нь одоо Завхан аймаг гэл ингээл ярихаар бид нэр их нийтлэг л ойлгодог л доо. Ягаад гэвэл Отгон тэнгэр хайрхан очирван одоо уул очирван шүтэн гих мэтэр тийм ээ. Ингэж одоо ойлгодог. За одоо Завхан аймгийн одоо юу вэ л да? Тосон зингэр сумл гэж яриад байна тий. Одоо сум гэж хэлэх чи одоо бас багдмаар тийм газар нутаг бас байдгийн шүү. Тэр тосон зингэл сум болвол одоо Монгол улсын бас нэгэн цаг үеийн одоо модны түүх тэр сумтай холбогддог баг. Тэр одоо тэр хөрс бол одоо хүртэл
одоо бааз бол арилаагүй хүмүүс модоо хийгээд энэ нэлээд олон хүн амтаа ингэж оршин тогтнож байгаа. Ийм газрууд бас байдаг. Одоо тэр уул хайрхтынхаа барааг тарсаж ингэж сайхан байдаг. Тэгээд энэ одоо Завхан аймгийн Улаастай хотын одоо бүх одоо сумуудаар явхад 90 их одоо шүтлэг бишрэлтэй ийм одоо ард түмэн юм а гэдэг нь бол одоо ингээл сум болгонд орохт л одоо ингээл харагчидэг да. Тий, ер нь монголчууд энэ уулыг бол одоо эртнээс дахиж ирсэн бөгөөд сүмбэр уул, очирван хайрхан, цац цагаан уул, отхон тэнгэр, итүүгэн уул хэмээн нэрлэж цай эдэнийхээ дээжийг бол өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд бол одоо хүрээлэн буй нутаг бас байгалийн нөхцөл нь ихээх үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцэг далдын холбоогоор тайлбарлаа дахин шүтсэн байна. Яг үнэ. За энэ бол Буддын шишний ойлголтоор бол одоо Хинтийн хааны Намсараа бурхны орон, Отхон тэнгэрийг Очирвааны орон, Хөвгөн ханыг Улаан сахиусын орон гэсэн эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бол одоо бөөгийн шүтлэг зонхилж байснаас болон Отхон тэнгэр уулыг ер бүсийн хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол дахилга үлддэг жаншилтай байсан. Отхон тэнгэр уул нь бол бөө мөргөлийн ч онгон бурхан шашны ч шүтээ. яа тийм байна. Энэ одоо гарцаагүй үнэн ийм баха. Ягаад ч юм одоо тэр 6 дахь мэдрэхүү тэр хүний шүтлэг бишрэлтэй холбоотой яриа гарахад бол энэ уул бол одоо үнэхээр одоо энэ хайрхан болвол тийм ээ. Тэгэхээр хүн болгоны одоо Монгол төмний хувь заяаг одоо өндөрт өргөж ингэж өгж байгаа ийм сайхан хайрхан юм да гэж одоо өчөөхөн миний хувьч гэсэн одоо бас их хүндэтгэж шүтэн биширч ингэж л явдаг да. Тэр утгаараа одоо төр одоо тагтдаг бах тий. Төрийн тахилгад гэж. Отон тэнгэр хайрхан уулын тэнгэрийг тагтахлыг төрийн нэрийн өмнөөс үлддэг шашин төрийн хоснол ёслол юм. Анх Отхон тэнгэр уулыг 6-аас 8 дугаар зуунд Монгол газар нутагдж байсан төргүүд дахиж байсан бөгөөд түүнээс хойш 1828 онд Монгол орон Манжийн ноёхлоос ангижсны дараа олноо өргөгдсөн Богдхаант Монгол улсын хууль зарлагаар жил бүр дахихаар тогтоосон байна. Энэ дахилга нь Богдхаан таалал төгссөн 1924 оноос алдагдаж 1930-ад оноос бүр зогссон байна. 1995 онд Баруун аймагуудын Морин Эрдэнийн Бат оршил ёслолын үеэр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар Отхон тэнгэр уулыг Монгол даяараа төрийн ёсоор дахих уламжлалыг болоод сэргээж тагсан байна. 1995 оны 8 дугаар сарын 1-нд Монгол улс Отхон тэнгэр Очирван хайрхнаа дахисан бөгөөд Отхон тэнгэр уулын тэнгэрийг тахих 2 дахь их дахилгыг 17 дугаар жарны согтох төгөлдөр хэмээх туулай жилийн намрын тэргүүн хар бичин сарын шинийн 5 буюу 1999 оны 8 дугаар сарын 16-ны өлзий шиг бүрдсэн сайн өндөр тагсан байна. Харин 3 дахь удаагийн төрийн их дахилгыг 2003 оны 6 дугаар сарын 14-ний өлзий цай өдөр бол тагсан. Харин 4 дахь дахилгыг 2007 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бол тагсан байна. Отхон тэнгэр уулын өвөр бид орших өвөр дахилгатай буюу Бадар хондыг жалхан цуудагт хийгээд Завхан аймгийн Отхон сумынхан ард дахилгатай буюу Арав Бадар хондгийг алдархан сум Богдын голынхан Улаастай сумынхан дахиж ирсэн уламжлалтай байна. Отхон тэнгэр хайрхны Очирван бурхны орон буюу Богд Очирван хайрхан хэмээн нэрлэх болсон Монгол дахь Буддын шашны 3 дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оноос ихтэй гэж үзэж байгаа. Очирван бурхныг 10 хангал дотор төдийгүй бүх ядан бурхтын дунд гойд хүч чадлаараа нэрт гарсан тул хүч чадал хайрлагч юм шүтэх явдал нь 16 дахь зууны сүүлчээс Монгол орноо уламж дэлгэрсэн байна. Түүнчлэн Очирван бурхны Монголыг даасан ядам гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отхон тэнгэр уулыг бол одоо Очирван бурхны орон гэх буюу эзэн Богд Очирван гэж монголчууд бэлгшээж тайжсээр ирсэн уламжлалтай байна. Таны хувьд өгшөө энэ зүгээр энгийн шүү те энгийн байдлаар танаас асууж байна. Энэ хов хүний хувьд энэ бурхан шашны шүтлэг бишрэлэр нь хэрхэн бай та? Одоо хов хүний хувьд бол мэдээж Буддын шашинг бол одоо шүтэл явж байгаа. Тий. Гэтэ яг нэг айхтар нэг өдөр болгоных гандаа ороод байгаа хаашаа тий. Зүгээр яг нэг жилдээ нэг цагаан сарын үеэр нэг шинийн 15 давхтаад нэг
ном уншуулчихдаг. Номоо уншуулчин. Яг л одоо нэг одоо бид нар чи ялгаагүй шүү дээ. Нэг тийм бэлгшээл байдаг тийм ээ. Гэхдээ яг одоо ингээ эрдэмтэн хүмүүс судлаач нар бол бурхан шашингүй үзэлтэй болчихж байгаа. Би бол одоо шашингүй үзэлт. Гэхдээ бүхэн шашинг бол хүлэн зөвшөөрнө. Миний итгэж явдаг гол зүйл бол шинжлэх. Эсвэл шинжлэх ухаанд л итгэдэг. Гэхдээ бол шашин бол байх хэвээр. Монгол хүн учраас бодитойгоо шашинг бол шүтэл дээдлэл явдаг. Тэрээс нэг айхтар нэг одоо шившээд нэг явдаг. Одоо бид нарт бол гарцаагүй шинжлэх ухаанаар нотлогдох боломжгүй зарим нэг асуудлууд бас байна л да. Байлгүй. Одоо бид нар энэ дараа бол тэр оршуулгын зан үйл гээл дараагийн ном дээрээ яригдах сэдв тийм ээ. Энэ бол яалчгүй л одоо бурхан шашны нэгэхэн хэсгүүдээс бас ярилцах байх гэж ингэж бодож байгаа юм. Одоо ингээл зан үйл гээл ингэдэг хүн болгоны амьдрал одоо хүн төрсөн болвол мэдээж ямар нэгэн байдалд одоо буцдаг. Энэ бол одоо хорвоогийн жам. За жамын өмнө бид нэр бол монголчууд ч юм бол их одоо ухаалаг, их одоо бэлгшээлтэй, их цээр ёсыг сахидаг. За тэр байтугай одоо тэр зан үйлтэй холбоотой юм жаяг ёс гэж одоо байж гин гэж тийм ээ ингээд уламжлаад үлдсэн ийм зан үйл байж. За энэ бүх зүйлийг ер нь яадаг юм бэ? Хүн ингээд хорвоогоос мөнхөс суллаа, мөнхөсийн жамаар ингээд явлаа гэд инхээр одоо яадаг юм бэ гэхээр ер нь бол зайшгүй бид нар бол нэг тийм гарц гаргалгаал хайдаг тийм ээ. Тэр бурхан шашны талаасаа ямар байна. За энэ маань одоо энэ ингээд мөнхөсийг үзүүлсэн энэ жамын өмнө бид нэр одоо ямар байдлаар яаж үтхөө гэл ингээл те. Тэгээ энэ нэг тодорхой ёс уламжлалаа сахиал ийм тохиолдлууд байдаг шүү дээ. Тэгэр бол Монгол хүний сэтгэл оюуныг болвол ямар нэгэн одоо тийм далд үзэгдэл те парапсихологи талаасаа шашин шүтлэг талаасаа ч бас харахгүй бас дүгнэхийн аргагүй гэж би бол хувьдаа бодож явдаг. За миний хувьд ч гэсэн ялгаагүй бас юм бурхан шашинтай түүнийг бас одоо тодорхой хэмжээнд тийм ээ одоо хүндтгэдэг. За зарим нэг ер бусын юмд бол та бол шинжлэх ухаанч хүн болохоор арай өөр байр суурьнаас хандах байх л да. Би бол зарим юмд нөө шууд итгэждэг. Ийм л гимтэй, ийм л хүн л дээ. Тэгэхээр их олон талаас нь тайлбарлаж болох байх. Тийм. Ер нь монголчууд эрт дээр үес газар дэлхийг бие зохиц болгон их газар хэмээн нэрлэж, шүтэн болгож, уул хайрхныг дахилахын орон болгон дээд тэнгэрийн шүтэн эзэн хэмээн. Дахин шүтсээр ирсэн уулын эзэн лус савдаг. Хан тэнгэртэй өргөл даатгалаа өргөж тухайн жилийн буян зайг даатгадаг зан үйлээр уламжлагдсаар ирсэн байна. Буддизм дэлгэрснээс хойш тэнгэр тайх бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд таацуулан өөрийн өрмөц нийлмэл зан үйлийг бий болгоод уулын тэнгэр тайх тайлгана төр шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагдсан ирсэн байна. Тайлгад уулсыг бол бурхны орон гэж үзээд Хинтийн ханыг Намсраа бурхны орон, Хөгн ханыг Улаан сахиусын орон, Отгон тэнгэрийн хайрхныг бол Очирвааны орон гэж одоо шүтсэн байна. Отгон тэнгэрийг тойрсон 108 төрөл халуун хүйтэн аршаа, 108 булаг шанд нуур цөмтэй. Мөн 108 гол хорих их авч эргэн тойрондоо их баг богд мандалт даян 1000 хатан бэл дуут нуур өөр бадар хондог мөнгөд зохио гэрэл дам зэрэг байгалийн үзэмжид сайхан тогтцол бүрдсэн байна. Зуны цагт далайн түвшнээс дээш 2000 м-ээс доош бороо 2000 м-ээс дээш цас ялгарн буудаг байна. Энэ уулын их бие орчноор мөнх ногоон арц фан сэмбрүү, ванжин гаруу, юмдүүжин, жихэр өвс, цэнхэр, шар дэгд, согоон сүмэн, алтан гагнуур зэрэг 400-аад хэмээ урмалтай өврийн бадар хондог нуур нь далайн түвшнээс дээш 1000 орчим метрийн өндөрт өргөгдсөн. Эцгийн сөгнсөн айраг шиг амгалан мэлтийн мөнгөн бидэр татуулан байх нь бол одооний үзэсгэлэнтэй байна. Ер нь тэгэл бид нар бол одоо их тийм бэлгшээлтэй л ард түмэн л дээ. Тийм ээ. Альва зүйлийг бэлгшээж, альва зүйлд одоо чин сэтгэлээсээ сүсгэлж чаддаг. Тийм ээ. Тэр одоо альва зүйлийг бол чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг. Одоо ийм сайхан одоо уламжлал
төгс ийм ард түмэн л дээ. За энэ нь бол одоо нэг одоо хотонд нь байгаа хонин сүргээс нь л эхэлдэг те. Таван хошуу малыг бид нар ямар гаргуун сайн одоо хайрлаж өсгөн үржүүлж түүнийх нь ашиг шимийг одоо хідэн үеэрээ одоо хүртэж ингэж амьдарч байгаа. Нэг бол одоо энэ Монгол хүний зүрх сэтгэлийн боловсрал ямархан одоо хэмжээнд байгаа вэ гэдгийг бол эндээс бол тод харж болно гэж ингэж боддог. Дээрээс нь бид нар бол уул устайгаа бол хэмжээшгүй ихээр зүйрлдэг. Нэг зүйл бол орчлон дугуй болсон ижи аавыгаа бид нар энэ сайхан уул усныхаа тэнгэр одоо сайхан одоо ийм үзэгслэн төгөлдөр байдлаар нь төсөөлөж ингэж боддог. Ийм бас ийм оюун санааны том ийм юмнууд бол биднэрт байна шүү дээ. Тий. Үнэлдэ тий энэ бол тэр ч тэр монголчуудын ахуй амьдралд бол энэ сүсэг бишрэл бол одоо гүн нэвч гэсэн байгаа тий. Энэ бүхэл юм ийм юутай уялдаа холбоотой гэж үздэг. Одоо чинь Отгон тэнгэр уулын аам жалга бүрээс олон зуун гол ундран урсах бөгөөд хамгийн том нь уулын ард талаас эдрийн гол их авч хойд мөсөн далайн айс авд өөр талаас завхан буянт голууд их авч их нууруудын хотхороо айс авд усаа нийлүүлэн цутгадаг байна. Уулын орчин бүхэлдээ эртний сүнсэн галт уулын бүлдэгдэл болоо асар өндөр ихц завчим хад байц бүхийг өдөр хотхор хавцал мөсөн голын уул мөр элбэг тохиолдох бөгөөд байгалийн өрмөцсний сонин тогтцтой байна. Асах хад нуруу өндөр гүвэ өргөцөг дагуу орших аршаан болгоодыг үндсэн 7 хэсэг бүлэгээр гадар дээр ундран гараад 15-20 м урсаж шургадаг ба гадаргуу дээрх температурын шатал нь бол 15-35 градус хүйтэн бүлээн халуун хит халуун аршаан багтах азот зонхилсон буюу хөхөр тус төрөгч холдсон бага хэмжээний цацраг итгэвт үйлчлэгээний аршаан болдог байна. Имчилгээнд ашиглах боломж бүхийн халуун болгоодод бол сульфат, карбонат сульфат натрийн найрлага ба литий, рубидий, цезий, цайр, мишак, стронц, магний, цис зэрэг элементүүд агуулдаг. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгаа нэхээр маш их тийм эмчилгээний зорилттой аршаанууд их байх юм. Тий, үнэн. Одоо та бодлоо. Маш одоо их олон зүйлийг сүйтгэж байж заяа. Эсвэл бий болдог тэр химийн ховор элементүүд манай нэг одоо уул толгодын нэгэн аманд байх, тийм үү? Нэгэн юм аршааны судал дээр одоо байна гэж та бодлоо. Энэ эрдцэг хаанаас чайгаад болохгүй. Одоо ийм гайхалтай одоо ийм одоо баян бүрдтэй ийм сайхан их хөрөнтэй ард түмэн биднээс өөр байгаа болооч гэж бас бодогдох. Тэр үлдээ. Тэгээд энэ аршаанууд нь бол одоо эмчилгээний гол хүчин зүйл нь бол одоо халуун аршаан бөгөөд сүрээгийн бос гаралтай толгуур хөдөлгөөний эрхтний архаг өвчин, захын мэдрэлийн судлалын өрөвсөл, арсны архаг өвчнүүд, хайрст, үлд, дерматив, венийн судасны архаг өрөвсөл, яс булчин шүмсний бэртэнг, гадуур болчихын өрөвсөл эмчилгээнд илүү нөлөө үзүүлдэг. Энэ нутгийн гол нууруудын овсонд Монгол хадран, шар сугас, цулбуурт, зэвэг загснуудтай ба хөвсөн тижилт амьтдаас халуун бор гөрөөс аргал янгэр хөдөр гахаа тарвга зурм хэрэм жирх туулай чандаг гэх мэт мөн махчин амьтдаас чон шилүүс ирүүс мануул дорго үнэг зэрэг байрладаг ба тас бүргэд цасны хажир ёл бэг баатар шар шуу уйл хээрийн галуу төрөл бүрийн нугас бор галуу саарл болон хар ус тас хойлог бор цагаан ятуу хур сойр ангир зэрэг жигүүртэн шууд бол илбэг байна. Тэгэхээр л энэ хотгод ингээ харах юм бол үнэхээр даган амьтдын одоо үнэхээр л одоо диважингийн газар гэж нэрлэгдэх юм одоо. Тэгээ одоо энэ судалгааг таны одоо бичсэн энэ судалсан байдлыг ингээл харахад үзээгүй хүн болвол очиж үзмээр тийм ээ. Ингээ очиж хармаар. За дээрээс нь тэр их олон төрлийн онцгой аршаанууд байна. Хүний тулгуур эрхтнүүдээс ихсүүлэл одоо үе мөч тийм ээ. Ингээл одоо ингээд цаашаа явж байна. Тэгэхээр ер нь хүн би нэг бас өгүүлэгч юм болж уншчихл байсан. Бүр хүний бие одоо туйлдаа ороод ядарч зовхын эцэст одоо нутгаан зорилоо гэдэг шиг тийм бүх одоо эмчнараас шинжлэх ухааны байдлаар ер нь таагүй хариу хүлээж аваад одоо ер нь хүн болохоо боллоо шүү гэдэг хариуг аваад за одоо би ер нь
одоо төрсөн нутаг усандаа нэг тийм одоо тэнүүлч байдлаар явж байгаа л өнгөрье гэж. Ингэж яваал одоо 3 жилийн дараа эмчтэй буцаж ирээд үзүүлэхэд цоо ирүүл болцсон байсан тохиолдлууд ч бас бидний амьдрал дунд бол бас билээхэн байж байгаа гэдгийг бас энд бас сануулах нь зөв байх гэж ингэж бодож байна. Байгаль бол өөрөө амьд гэдгийг нэгдүгürt гэрчилсэн. Хоёрдугаарт бол ямар Монгол орны одоо ялангуяа тэр төрсөн нутаг ус гэдэг ямар их хүчтэй байдгийг илэрхийлсэн. Энэ ч одоо батлагдсан хүний амьдралаар батлагдсан ийм ховор зүйл л дээ. Тэгэхээр энэ байгаль их хүн хоёр бол одоо хүний холбоотой л гэж. Тэр бол одоо гарцаагүй тийм ээ. Тэгээ хүн чинь төрсэн газараа очиж хөрөөдөг. Тэ. Тэр бол хинэрэг солилцдог гинэ. Тэрийг одоо магадгүй одоо Японоос бас нэг багчтай хүн ирээл тэрийг бол харуулах байх л да. Таны биеийн энерги одоо ийм цэнэгтэй байна. За одоо ингээд буур бууцсан дээр ч очиод ингээд хөрвүүлээ. Одоо таны биеийн энергийн бүтцэн юм болсон байна гэл. Эргэл харуулах байх л да яг ус шиг. Тэгэхээр л энэ Монгол улсын нутаг дэвсэрт байгаа нь уул ус. Үнэхээр гайхалтай. Одоо таны тэр та бас өмнө нь ярьж л үсэн Хинтээ аймгийн одоо Батширэт хавьяас үсэн мөлий та нөгөө нэг аршаан ярьж ирсэн. Нэг юм юутай газтай гардаг гэ тэ. Аавраг. Тэ аавраг хотын тийм тэ. Одоо Монгол улсын одоо бас нийслэл байсан шүү дээ. Нийслэлээс 12 дугаар зууны үед агуулах маягаар л хэрэгэлдэг гэсэн шүү. Одоо тэрийг одоо Финлэнд анх одоо олж илэрүүлсэн байдаг тийм. Тэгээ тэндий тэрний хажууганд аршаа. Одоо тэрний бүтцийг аваад ингээд судлаад үзүү сонин да тий. Яг тэн дээр байхад газтай юм шиг байдаг гэж байгаа шүү дээ тий. Тэр нь манай энэ Монгол улсын байгалийн тэнцвэрт байдал алдагдчихж байгаа юм уу? Энэ шумуулууд нь бас их хоордод. Бас их харамсалтай. Одоо тэр Доронтой аймагт байгаа шумуулууд одоо ер нь байхгүй болж халахгүй л. Ер нь ингээл энэ байгалийн тэнцвэр байдаг алдагдахаар маш олон амьтад сонд юм байна тий. Дагаад сончт юм байна тий. Энэ л жоохон харсмаа. Одоо ирээдүйд одоо байгаль цагуур яаж өөрчлөгдөх юм. Одоо дэлхийн эрдэмтэд судлаад дэлхийн ер нь 4 улиралтай 2 улиралтай болно гэж одоо эрдэмтэд яриад байгаа ш. Одоо энэ ч бас нэг талдаа үнэн боллоо тий. Намар хавар 2 л улиралтай. 100 гэдэг улир баг байх. Тэгэл ерөөсөө ингээл жилийн 4 улиралд шураал нэг бол хүчтэй бор ороод одоо тийм л болох байлаа байна л дээ. Одоо тэгэл нэг өвөл юутаа гэ өвөл гэдэг нэг үлрэл байж таарна одоо мэдээж хүүтэй. Тэгэл нэг хавар гэсэн 2 үлрэлтэй болох гэдэг. Тэр нь цас орхой боллон л гээл судлалаа мэлээ эрт. Тэр ч бас одоо яванд үнэн болж таарах бах тий. 10 жилийн дараа юм ингээл засаг болно л гээл. Тэгэхээр цас ордог байжээ гэдэг түүх ярих нь шүү дээ. Одоо тэгэл харамсмар тий. Уул нь бидний байгаль дэлхийг бол энэ унган чигээр нь л хойч үйдээ үлдээгээд явал. Хоёрдугаар бас дэлхийн энэ экологийн нөгөө асуудал бас их чухал нөлөөтэй байна л да. Уур амьсгалын өөрчлөлт тий. Энэ ч одоо дэлхийн даяарын асуудал бас нэг талдаа явж байна. Хоёрдугаарт бол энэ хувь хүний нөгөө нэг үзэл хандлагатай холбоотой асар их тийм өчүүхэн төдий санаанууд их одоо бас их гайвуулж байна тий байгаль дэлхийд хурдан унаа, хурдан буу, хомхоо сэтгэл нэг ойр зуур явагчийн одоо ийм дүр төрх бол Монгол байгаль, Монгол улсын хөгжил энэ юмд бол их одоо хор хөнөөлтөй байна. Тэгээд уг нь бол болдог бол Монгол хүн бүр нэг тийм атгсан гар шиг те зангидсан гар шиг байгаль их дэлхийдээ бүгд санаа тавьдаг. Ийм сайхан байх юм бол одоо бид бүгдэд хааштай л өвлөгдөд ирсэн ийм сайхан газар те. Одоо ингээл зуны дэлгэр цагт бол энэ одоо сая бид бүгдээ ярьсан энэ одоо уулыг бол уулнуудыг бол одоо хараад яваад ханшгүй шүү дээ. Одоо үнэхээр одоо сайхан л да. Тэр бол Монгол хүн болж өстой Монгол хүн бол төрсөнд энэхэн заяанд л одоо олдох ийм сайхан газар нутаг гэж одоо ботхоос өөр одоо бишрэхээс өөр одоо тийм зам мөр байхгүй шүү дээ. Ер нь бол тийм одоо сайхан газар юм аа гэж. За ингээд эрхэм үзэг сонсогчид та бүхэндээ номын хавчуур нэвтрүүлгээ та бүхэнд хүргэж байна. За ингээд өнөөдөр бол Уйл Довгийн Бадарчин Отхуу докторантынхаа уул номын агуулгыг эрхэм үзэг сонсогч та бүхэндээ хүргэлээ. Бид бүхэн бас завхан
аймгийн одоо Улаастай хотын нутаг дэвсгэрт хамаарагдах Очирван хайрхны тухай мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. За найруулагч Илбэг Заяа, хөтлөгч одоо Галсан нар та бүхэндээ номын авчрын нэвтрүүлгийнхаа шинэхэн агуулгаар та бүхэндээ хүрлээ. Ингээ хамтдаа байсан эрхэм сонсогч үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид дараагийн сэдв дээр ямар сэдвийн тухай онцлог ярих вэ гэж. Аршин хат. За Аршин хатны тухай. Байгалийн түүх шашны дурсгалт газар. Өөр мөц одоо бас ийм тогтцол. Ер нь энэ аршин хатыг бид ингээд илрүүлж үзнэ. Яг одоо хүн төрлөختөр нь бичиг үсэг ханаас гаралт юм бэ гэдэг дээр бол одоо маргаан дагуулдаг. За тэр энэ дээр маргааныг л бол одоо эцэг тавих газар бол энэ аршин хат. За ойлголоо. За ингээд номын хавчурган нэвтрүүлэгтэй хамтаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. За ингээд өнөөдөр бас даваа гарыг тохиож байгаа та бүгдийн ажил үйлс үргэлжид өөдөө байхын Өлзий Дэмбэрэлтийн ирүүлэг өөдөөд нь өргөн дэвшүүлээд номын хавчурган нэвтрүүлгээ энд хүргэж жаргаж байна. Хамтаа байсан эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа.